Oh my god, манайхан сая маш сонирхолтой юм боллоо. Би одоо ингэ 0 байна. Торттой. Би сая ингэ 0 орохгүй ингэ явж идэх хгүй. Тэгсэн чинь манай нөгөө international office-ийн нэг хичээд өгөхгүй юу? Олон улсын сурагчдыг хариуцдаг оффист ажилладаг ихч заяа. Тэгээд өөртөө хитэдтэй уулзчихсан. Тэгээд таарчдаг хгүй юу? Би яг ингэ 0 руу орох гээд ингэ хаалганы бариулаа ингэ барьсан. Чи нөгөө ихч бас яг ингэ гарч ирэл. Тулгараад сайн ууг ингэ зүрх гэсэн чи ингэ нэг юм хэлээд заяа. Өдөөс би тэгээ германаар сайн ойлгоогүй маа наашир гээ өрөөлөг намайг дагуулад орж ирэхгүй юу? Тэгээ надад ингэ Twix boundary энтергээд шоколад ингээ бэлгүү зэлээ ингээ барьсан заяа. Дуртайгаа ингээ аав гэж за намайг би тэг гайхчихж байгаа штэ. Үнэхээр зүгээр байж байгаа нэг хүн гарч ирээд ингээ дамттай юм өгтгөл юм байна. Муслим шашинтай хүмүүс нөгөө нэг Zucker Fest, Sugar Fest гэх юм уу? Саахын баяр ч гэх шиг. Нэг тийм баяр байт юм л да. Би тэр талаараа сайн мэдгүй. Гэтэ ямар ч тач Рамадан дуусны дараа яд юм шиг үлээ. Тэгээд манай ихчийн ойрын хүн нь муслим байж таарад Zucker Fest ингээд дөрөв тэмдэглэсэн. Нөгөө илүү ингээд үлдсэн болохоор зүгээр энэ хажуугаар өнгөрч явж байгаа хүмүүст тарааж өгж байгаамаа гэд. I got a free Turkish cake. It is a Turkish cake. She said. Амар хурдан гэтээ амар surprising тийм юм болоод өнгөрчлөө. Тэгээ одоо ингээд Never have I ever imagined in my life before that I would be getting a free cake and eating it in toilet. Бас тэгээ ямар хичээлдээ бариад оролт юм ш. Идчихэл ордог л та. Funny thing. Би сая яг хогоо ялгаж байхдаа нэг юм бодлоо заяа. Үснээсээ биш тэ. Organic waste тарах уу? You know. It's also some kind of human product. Одоо organic талаар хавахта тий. Би одоо хогнуудаа янзлая гэж бодож байгаа. Өчигдөр шинжэнгөө чимдаа маань гаргаад бүх хувц сундраа хийгээд гэрээ айгуу гоё гэрээ өөрөөгөө амар гоё цэгцэлсэн болохоор сэтгэл санаа гоё байна. Look. Яг юм хийсэн бүтээсний харахаар амар гоё мэдрэмж авдаг штэ. In that way, cleaning your room is a therapy to me. Одоо яг үлдсэн юм гэх юм бол хогнуудаа янзлан Германд paper, organic waste, packaging гэд ялах ёстой байдаг. Okay, los geht's. Одоо шөнийн 11 цаг болж байна. Би сая өнөөдөр хүнсээ цуглуулсан байхгүй юу? Гурил авсан. I feel like this is the very studying abroad student moment. So I decided to record it. Би бүр яг гэрийн эзэгтэй төхөнд орсон байж юм л та. Би ингээд үцэн амар гоё. Гоёж байх надад л гоё юм л та. Гоё юм хийлээ. Та бүхэн одоо хийсэн бүтээлээ харуулъя. Би ингээд аль дээрээс шүрэн банш хий гэж бодож яваадсан байхгүй юу? Ерөөсөө зав олдохгүй байгаад байсан. Тэгээд өнөөдөр хүнсээ цуглуулсан дээр угаасаа бүр яг за тим юм хийн гэдэг ингээд яатсан. Тэгээд би нөгөө нэг урьдчлаад ингээд хүнснүүдийг бэлтждэг ихэвчлэн энэ бараг 50-60 банш болсон заяа. Би уул нь бол 200 г цагаан гурил, 200 г бүхэл үрийн гурил хийсэн. 400 г гурилаар 24 банш болох байхаа гэж бодсон чинь like no, but in a good way. Тэгээд энэ усны нэг л да. Эхний хүрэлтийн баншнуудаа нэг церемонтэй хэдэн баншнуудаа босгож үзээд тэгингээ ингээл подкаст сонсоод баншаа чимгээ сууж байгаа байхгүй юу? Сүүлийн үед зөвхөн надад тэгээд юм уу эсвэл бүх одоо шинэхэн оюутнууд тэгж санагдд юм мэдгүй заяа. Нэг ийм мэдрэмж байна. Би ингээд муу талаараач бол биш л те. Зүгээр ингээд хоол хийх хоолны юм ингээд шеэрлэх юм ээжүүдийн хийдэг юм шиг санагддаг байсан аахгүй юу? Ээжүүд чинь ингээд Facebook-ийн юм tasty maze гэсэн пэйж нэг юм шеэрлж мэрэлдэг ийм about 30 people заяа. Just дээш насны хүмүүсүүдийн хийдэг юм шиг санагддаг байсан байхгүй юу? Зөв миний хувьд. Тэгсэн чинь би одоо харж үрэг байж өөрөө тэр хүн баг болчлоо. Pinterest биш тийм. Нөгөө нэг Pinterest girl
Би ч үгүй Pinterest-ийг ашигладаг л дээ. Гэсэн чи сүүлийн үед ингэ орсон заяа. Because of the food. Aesthetic. Тэгснэ хуцаа ингэ refresh хийж мэнгүүд Pinterest дээр чинь гарч ирсэн чиний personality тодорхойлно гэсэн. Миний зүгээр битүү хоол заяа. But the thing is, I'm liking it. Би ингэ өөрөө амар имэгээр мэдрээд байгаа заяа. Гэтэ энэ сайн талаараа. Яагаад гэхээр cooking is for me like a therapy for me, or it's working like meditation. I don't know why, but it's giving me very like би одоо зүгээр ингэж цагаараа бол ингээл хоол хийгээл гэж юм байна гэхгүй. Хамгийн гол нь яг тэр хийсэн юм аа өөрөө ингээд дараа нь идэх мэдрэмж бүр амар муу заяа. Би ингээд үнэхээр хоол хийж чаддагтай өөртөө ингээд яг үнэхээр I appreciate myself. Guys, it's for real. Ахвар ингээд өөрийгөө эрхлүүлээд байгаа байхгүй юу? That feeling, хийсэн хоолоо хараад мэдэрч байгаа joy is the point of living alone. Миний мах туссан. Би махаас ингэж яаж хат амар гоё амталсан. Йоо. Би тэгээ нөгөөний ингэж баншаа буслахсан гэсэн шүү дээ тий. Амсаж үзэхгүй юу бүр яг цагаан сарын бууцдаг хөө. Энийг амтлагаанаас болсон баг. Яг ингэж баншаа ингэж хазангууд Монгол минь амтагдчихж байгаа юм чинь. Тэгээд илүү гурил гараад, илүү гурилыг нь сайхан дөрөв хуваагаад гамбар шиг илдээд 100хан дээрээ хайраад тэгээ гоё хэрчээд цэвэнгийн гурил гэлдсэн. Та нар анзаарсан бол яг тэр балчнуудын маань урд ингээд гоё цэвэнгийн гурил ингээд гоё зэгзэгээ цахан байж байгаа. Ер нь бол би чинь бараг ирэх сарынхаа хоол хүнсний 50%-ийг нь бол ингээд хангацлаа. Өглөөний цайндаа идэх юмнуудаа урдчлаад ингээд бэлтчихдэг байхгүй яа. Хөөрхөн cookies энэ төр хийж мэгээд өөрөө зохиож мохоогоод байгаа байхгүй юу? I would recommend it. Монголос ихтэй маа найзууд ч юм уу хүмүүс ингэ надад баахан чиглаад өгсөн. Бид нэг өөрөө нэг амар индан чихэртэй юм нэг их дургу иддэг болохоор тэр шоколадуудаа хайлуулад кекснийхаа зурмагтай ингээд холиод тэгээ дандаа юм шоколадтай юмуд ингээд хийж идэв. Тэгээ ер нь бол юмхнаар юм хийжлээ амьдэрч индөө and I'm really liking it. Энүүрээ юу хэлэх гээд байна вэ гэхээр эсвэл ингэж хэлэх юм бэ. Яг оюутан амьдралын гоё юм гэх юм бол нэг талаараа бас бие дагаад амьдарч байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд энгийн зүйлээс ингээд таашаал авах, аз жаргалтай болох мэдрэмжийг авахд илүү амархан болдог. Илүү энгийн зүйлээс амьдралын аз жаргалыг мэдэрч эхэлдэг юм байна. Би сая 7 минутын бичлэг хийгээд зогсоосон чинь сэвлэгдэг байна. Ямар ч хэрэг өөрөөртөө 8 минут ярьчлаа. Одоо дахиад тавтахаас яа тэгээ анх ингээд ярьжсэн эмоц ингээ алга болцсон бохгүй юу? Тийм тэгээд жоохон эмоцгүй яриатай бол уучлаарай, it's not my fault, okay. Тэрсэттэй хамааралтайгаар дахиад нэг юм хэлье гэж бодоод энэ ч сууж байна. Товчхон хэлэх юм бол би одоо энэ ганцаараа амьдарч эхлээд хүн жижиг юм дээр ямар гоё баярлж болдгийг бэ гэдгийг энэ дээрээ яг мэдэрч эхлээд удаж ин заяа. Жишээ энэ жижигхэн хоёр харьцаг шүү дээ. Бокс. Тэгснэ миний гол сайхны юмнуудаа хийдэг юм сакс заяа бас юм жижигхэн. Им сакс байна заяа. Энэ гурав бол миний Германд ирээд хамгийн анхны хийсэн худалдаа олдохгүй юу? Би бүр баттай байлын заяа. Би за амьдралтаа хизээч зүгээр нэг юм сакснаас болж баярлж байгаагүй заяа. Урдэн штэ урдэн. Бүр oh my god, it was ямар гоё хэрэгтэй юм авчваа гэд бүр амар баярлж исэн за. Тэг бүр тэрэндээ өөрөө хүртэл гайхсан заяа. Ээж нар л ингээл гэр орны жижиг сажиг юм авчаал баярхал байх бах гэж бодсон чинь үгүй юм байна guys. It's coming way earlier than I expected. Here одоо хүртэл ингээ амар гоё хэрэг болол явж байгаа. Тэгэд энийг маш гоё худалдан, маш зөв худалдан авалт хийсэн гэж би бол өөрийгөө боддог. Одоо хүртэл энэ сагсандаа би амар хайртай. Одоо хамгийн гоё хэсэг заяа. Энийг та нар юу гэж бодож байна? Тэгс зураг нь хаана байлаа? It's a fucking snack box, guys. Then just look what's inside. Нэгэнд нь ингээ миний хамрын таслага маслага мөдний тусаалаа бэдэр аптекийн юмнууд нөгөөх нь зүгээр гар нүрээс. Хийдэг савыг ингэтэл нь ашиглаж юм гэж бас. Оюутан амьдрал ийм л болгодог юм байна. Гэхгүй юу? Гэтэ сайн талаараа л да. Тэгвэл ямар нэг юмыг заавал
яг бүтээгдсэн зорилгоор нь ашиглан гэдэг бол өөрөө амар тэнэг шүү дээ. Тийм юм хийж байдгүй л ахгүй юу? Эминерийн гэрт бичээний хайрцаг дотор дандаа зүү үтсэж идэг үстэй. Яалтчгүй манай Еврошоп гээд бүх юмнууд нь 1 юм уу 2 юм уу евро үнэтэй зардаг дэлгүүрээд өгөхгүй юу? Одоо манайхны бол нэг бүх үн нэг 3000 5000 70000 гэдэг үлээ. Тийм дандаа тийм үнэтэй бараанууд зардаг дэлгүүр шиг. Тэгээд тэндээс энийг өсгөхөө 2 евро гаргаж исэн. Яалтчгүй snack box гэдгийг би мэдчихсэн ч гэсэн авцсан. Besides the color is cool, right? Тэгээд одоо Монголд очихороо энийг snack box болгоод хэрэглэх үү хийж мэдэхгүй гэснээс. Тэгээд ер нь бол энэ хүртэл бичлэгийг маань үзсэнд баярлалаа. Actually there is more. Уг нь бол зөндөө бичлэгүүд надад байгаа л да дахиад эдитлээд хэрвээ надад яг эдитлэх хүч цаг цав байна гэх юм болвол дахиад нэмээд 2 ч аялын влог орж магадгүй. Миний яг гол асуудал нь миний эдитлэх мотивац маань яг энтхийн нар шиг орон гарan байдаг учраас. Гэхдээ яг stay tuned. Заяа, stay tuned. Одоогийн байдлаар бол энерги манч тэр цаг зав манч тэр аюу сайхан таарах юм шиг санагдаж байгаа болохоор дахиад илүү бичлэг орчих واخа. Би итгэж байна. Өөртөө. Тийм. Тэгээд юугаа хүлгээ суугаад байгаа гараач дууссан шүү дээ.